Энэ социализмын үед яг одоо хэдэн оны би сайн мэдэхгүй юм. Энэ дендрологийн цэцэрлэг гэж энэ чинь мод үржүүлэхийн газар байгуулагдаад одоо эдгээр моднуудыг анх ургуулсан байна. Энэ өндөр моднууд насын тогтоос надаас 2 ах байсан. Тэр мод. Тэгэхээр зэрэг би бодож байгаа эдгээр моднуудыг хүм тарина гэдэг бол одоо бүхэл бүтэн насан туршдаа тарихтал нэг өдөөний модтай болох юм байна штэ. Энэ бас л урт хугацаа. Бүхэл бүтэн хүний амьдрал нэг модтой одоо энэ цаашдаа хэд наслахыг би бас таашгүй. Энэ одоо 7 штэ. Зөндөө жимс суудсан байгаа үз. Энэ 7 зөндөө сайхан жимс суудсан. Тэгээд энийг намар хурааж аваад уун 7 чинь зүрхэнд ихсэн. Би одоо зүрх муутай. Анх мэдхгүй энэ засагланы явчаад харилцсан тэгсэн чинь 90 байж жимс өгдгийг мэдхгүй. Тэгээ өөрхий минь 90 байхгүй болохоор тоос авахгүй тэгээд ингээд газар дугаар хавж ургаал гэдэг энэ тэмдгүү одоо хүртэл ингээд энэ тэмдгүү ингээд гараад ирцэн. Одоо энэний хажуугаар ингээд гараад ирцэн уу энэ засаглан. Тэ. Энэ хажуугаар ингээд гараад ирцэн. Энэ сарнаа уулан тарьсан сарнагийн хажуугаар гараад ирцэн. Тэнд бас ингээд гараад ирсэн. Доогороо дандаа хавж явж ингэж ургаад. Тэгээд юуг нь авчирд суулгасан чинь сайхан жимс өгдөг. Тэгээд жимсийн сайхан манай ихнэр чинь ундаа хийн, цэцэрлэгний ундаа хийгээд хүүхдүүдтэйгээ уун. Үхрийн үдэ сайхан барайн хийн. Үлжинг байдна. Тэвч. Амбул зөөгөн болоод тэр хүүхдүүдээ өгнө. Тэгээд энэ их гоё. Голтвор. Одоо ингээд удахгүй цэцэглэн. Цэцэглээд гараад ирэхээр энэ хавийн үнэр бол зүгээр өстэй. Маш тансаг. Их гоё үнэртэй. Мод тарих гэдэг бол одоо нэг баримжаатай болж байна. Анхч нөхөр ухаал суулгаал тэгэл нэг хувин усыг л тэгэл урагчдгийг бодвол сүргүй юм билээ. Дээр нь нэмж мод бутсөөг одоо юмнууд тарьсан. Энэ модод дурлсан. Тэгээд энд бол манай хашаанд нэг 10-аад төрлийн моднууд бий. Ер нь манай хашаанд бүгднгийн л одоо идээд уугаад л байвал бүгд л нэг өвөр Монгол найз маань ирээд танаа хашаагаар дүүрэн эмээ ургамлаа гэсэн. За юу вэ гэсэн халгаа хүртэл эмээ ургамл юм байна. Тэ царван хүртэл эмээ ургамл юм байна. За тэгэл энэ дэлхийн шишээг тэгээд энэ шар цэцэгнүүд одоо энэ шар цэцэгнүүд бол өстой бас гайхалтай эрүүл мэндэд хэрэгтэй дархлаа дамждаг бүх юмд их сайн ийм ургамл юм байна. Бараг дэлгүүрээс одоо цай маа авч уухгүй энэний навч маавч одоо эдгээр чинь ингээ уугаад авах юм бол тэгэл эрүүл мэндэд их сайн гэж л улсууд яриад байна шүү. Ургасан юм бүхэн ингээ өөрөө тариад арчлаад ингээ ургуулахаар зэрэг боломл бүгдэд нь хайртай. Эдгээр чинь бүгдээрээ л амьттай тэгэл ингээл харахаар ус нэхэж байгаа юм шиг усалчаад ирээ харахаар зэрэг баярлцсан ч юм шиг өнгө орцсон ч юм шиг ингээл тийм сайхан харьцаа үүсдэг штэ. 5 гацаар авчирсан. Гэтэл яг тэр усны хажууд байгаа нь болохоор бүр тийм өндөр өргөж байгаа. Урууж байгаа байхгүй. Гуруулач уцсан штэ бол энэ 3 гацаар. Тэгээд өвөл энийга чимгэлнэ. Засаараа үгний нэгээ 50 тэгэл 31 сажуутаа буудуулна. Хүүхдүүдтэйгээ ингээл шинжилээ гоё тэмдэглэн шүү дээ. Энэ Монголын газар шороонд ургахгүй юм байхгүй гэж улсууд ярьдаг үнэн баг. Тэгэхээр зэрэг гэр хороолдод тэр нэг бол халаалт, газ, ус гурав ингээл байхад бол ямар ч орчныг бид өөрснөө бүрдүүлэх боломжтой юм байна л гэж ингэж боддог. Аль болохоор зөвлөгжүүлэх, моджуулах тийм байх юм бол таны эргэн тойрны орчин чинь тэрийг дагаад их сайхан тийм уур амьсгал бүрдэнэ. Манай хашаанд байгаа энэ ургамал бүхэн
манай хүүхдүүд, манай гэр бүл гоё тийм энергийг үргэлж бэлгэлж байдаг. Үргэлж одоо энэ байгаль дэлхийд биднийг ингэж холбож байдаг. Одоо энэ чинь ингээл хүүхдүүд гараар шуугилдаад болжмор шуун энэ дотор жиргээд л ингээл дуургаад одоо шууны дуу чимээ эдгээр бол тасрахгүй шүү дээ. Ер нь би бол одоо энэ хашаага миний деважин гэж боддог шүү дээ. Тий, деважин гэж байдаг ч юм уу ч юм уу ямар ч байсан энэ наснда би нэг өөртөө ая тухтай үр хүүхдүүд ачзэнэр мань дотор гүйлдээ тоглоод ингээ явж явах сүйдэлт нь суугаад найз нөхдүүдтэйгээ сайхан агаарт суугаад энэ ч юмаа ярьж явах уран бүтээлээ шавнараа тойруулж суугаад уран бүтээлээ ярьж явах ийм бүхэнд бол одоо хамгийн сайхан тохиромжтой ийм сайхан орчин одоо энэ модны үеийн дундуур ингээ явах гэсэн ой дотор явж байгаа шиг явахгүй тийм хөрсөн хүртэл явахгүй тийм зөөлөн. Тэгээд ийм гоё чимээтэй, ийм гоё ногоон ийм орчинд гэр бүлтэйгээ цуг байна гэдэг бол энэ бол маш одоо үнэтэй. Манай гэр бүлийн хувьд бол маш үнцэнтэй ийм одоо бидний баялаг. Тийм учраас би нэг миний деважин, бидний деважин гэж ингэж нэрлэдэг. Энийг улам л одоо деважин төгс төгөлдөр болох гэлээ. Ингээл уралдсан цэцгээ хүртэл ингээл өглөөс бол харахад хичнээн сайхан. Услаад өө би цэцгээ осолж байна. Өө хараа гал ингээл хичнээн хөөрхөн аз жаргалтай. Тэгэхээр зэрэг энэ орчин бол гэр бүлд маш сайхан энергийг халуун дулаан их сайхан одоо аз жаргалыг бэлгэлдэг. Тийм учраас бүгдээрээ орчныг өөрийнхөө амьдарч байгаа орчныг деважин болгоход тэрний төлөө зорж бас амьдрах хэрэгтэй юм аа гэж ингэж л ойлгодог юм да.